Хинтээ аймгийн Бэндэр сумын төрийн сойрхолт ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит Алтан гадас одонд ерөнхий боловсролын сургууль нь 746 суралцагч 60 гаруй албан хаагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ирээдүйн бэндэрчүүдийг сурган хүмүүжүүлэх Эрдмийн их өргөөний эцдийн нэг нь Багангийн багш Эрдэнэ хуйгийн анх туяа билээ. Тэгшээ 5 жил ажил хугацаанд багыг саад бэрхшээлтэд тулгарч байсан. Үүний нэг нь юу гэхээр хөгжлийн бэрхшээлтэй нэгэн ангид маань элсэн орж ирсэн. Хэдийгээр бяцхан шавьбанд хөгжлийн бэрхшээлтэй боловч сурах хэрмэн хүсэлтэй. Угийн сэргэлэн цав хүүхэд байсан төдийгүй ээж аавынх нь миний охин Эрдэнэ ном сурах болов гэсэн эмзэглэн намайг хөтөлж тусгай хэрэгцээт боловсролын багш нараас зөвлөгөө аван өөрийнхөө арга зүйтэй хосолсон ажилласнаар шав бит хоёрын хувьд баггүй хамжилтууд гарсан. Бид хоёрын 4 жилийн уйггүй хөдөлмөрийн үр дүнд бяцхан шавьд маань олон сайхан эерэг өөрчлөлтүүд гарч ирсэнд нь би туйлын их баяртай байгаа. Манай хүүхэд бол багадаа нэлээд олон хүнд операцанд орсон байгаа. Тэрнээсээ шалтгаалаад үеийнхнээсээ бол нэлээд хоцорсон ч гэсэн сургуульд бол 6 наснда орсон. Анх сургуульд орохдоо балаач барьж чаддгүй бүр гараараа бацчаад ирээчээд идэг байсан. Одоо бол харин багшийнхаа хэлсэн хий гэсэн юмыг нь хийчдэг болоод байгаа. Энэ бол энэ багшийн ур чадвар мэрэгжлийн онцлогоо болж байна. Цаашаа шар нарийнхаа хэрэгцээ шаардлага бүхэнд нь нийцсэн тэг шамрын сургалтыг эрхэм зоргоо болон ажиллах нь багш минь чин хүсэл юм а. Хүүхдийн төлөө гэсэн сайн үс бүхэн дэлгэх болтугай.